Тэр жилийн тэрний өвлийн өнтэйг яа. Тэхийн зогсоол гэдэг тэр ориглын өндрийг яа. Хөрөн улсын бойд мохор хүүш нэртэй. Хөрхөд холж өвлжихэд нүмер хөх бууцтай. Хөрөн улсыг халуун намраар аав минь зарив хүүшийн өвлжөөнд 3 гэрээр айл өвлжлөө. Өвлжиг тойсон улсын оригл бүгд өндөр. Өндрийн дундаас тэхийн зогсоол бөөрч өндөр. Өвлжөнд буугаад аав хэсэг зур ан хийлээ. Өвөлд бэлтгээд айлууд хэсэг зур ажил хийлээ. Говийн айлд жам ёсорон хавар ирлээ. Гол ораадж 3 гэрээрээ нүх боллоо. Игвэл аав минь намайг гаднаас дуудаж нэг нүдний сундаг дурангаан гарт минь бариуллаа. Тэхийн зогсоол дээр юу байна? Хараагаан тогтоо гэд тэгснэ чимээгүйхэн санаалтлаа. Үзүүр нь гурвалжин үүлэн шүргэх оригл харагдлаа. Үүрээ манан өндөр тэрхсэн бүргэд харагдлаа. Дэрэгд хөргөл нь илээд авахар ойрхон байлаа. Дээд тэнгэр нь нүдэнд торхооргүй сэлмиг байлаа. Тэхийн зогсоол дээр хараагаан тогтоо. Тэн дээр ч нэг амтан бидэ гэж ахин хэллээ. Өвлж нүдэн тассан оригл үзэгдлээ. Өндөр дээр нь эвэрн сэрэлсэн янг харагдлаа. Ханган сайхан амтны харавтан би баярлаж харлагтих зогсч байна гэж хашгиртал. Аав минь дуугүй гэртээ орлоо. Айлын хүмүүс янгрийн сургаар манайд цуглаа. Сайгаач уухгүй дуугүй. Аав минь хэсэг сууснаа. Цаанаал нэг гонигтэй хоолой засаад ингэж хэллээ. Монгон улсын хишгийг мөнч хүртлээд Монголын зогсоолдон зогссон янгрыг анх үзлээ. Янгэр өтлөхөрөн эврэн дахан болдгийн гинлээ. Янгрийн сүргэн гүйцэж чадхан байдгийн гинлээ. Төрсний зүхнэ гэдэг амтны ёсоо. Төрсөн утгаан олхно гэдэг амаргүй даваа. Эхээс төрсөн ууландан эргэж нэг гардаг юм гинлээ. Эхээс унсан газран эргэж нэг хэвтдэг юм гинлээ. Насныхан эцэст оригл өөд мацж гардаг юм гинлээ. Нартад түүний тэхийн зогсоол гэж нэрлдэг юм гинлээ. Өндөр оригл дээр олон хоног тэгээ зогсдог юм гинлээ. Өнгөрүүлсэн амьдралан эргэж нэг дурсдаг юм гинлээ. Умдаалдаг ариу хүмүүсaan үзч нэг баясдаг юм гинлээ. Идээлдэг сайхан бэлчээрэн харж нэг бахархдаг юм гинлээ. Ижил олон сүргэн сүүлчийн удаа хардаг юм гинлээ. Эх болсон утгаан сүүлчийн удаа үздэг юм гинлээ. Аав ингээд дуугүй боллоо. Айлын имээ янгрийг өрөвдөж нулин сумгаалаа. 3 айлын хоньны ээлж дорхноод ирнэ. 3 хоноод хоньны ээлж эргээд л ирнэ. Өндрөөд хонион битгий билчээ гэж аав минь захин өөрөө тэгээд ориглыг л дорндодсон. Хүүшийн өвлжөнд чамдамлан буусан 3 гэр. Хүмүүсийн харааг өөртөө татсан 3 оригл. Сэнгэр тэнгэрт эврэн сэрэлсэн харлаг тах шанха дээр нь өдөржин эргэлдсэн хөрөн бүргэд. Ийм л зур олон хоногоор аавд минь харагдлаа.
ийм л зураг олон хоногоор нүдэнд маань үзэгдлээ. Нэг өглөө аав минь ориглыг донрандаад нэг харсан баяртай мишигээд орж иж байлаа. Яг л ёсоорон хальж идээгээд санаа алдлаа. Яамай тагж ижим минь шүүрс алдлаа. Маргаашрлан хүм малгүй зэрэг хөдөлж манарсан бууцнаас 3 хот эрт ачааллаа. Тэхийн зогсоолыг аав минь эргэж нэг харснаа. Төрсөн утга минь. Төрсөн утга минь гэж амандаа шивнэлээ. Тэр жилийн тэр нэг өвлийн үнтэйг яам. Тэхийн зогсоол гэдэг тэр оргилын өндрийг яам.